7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд хүүд олон худаг руу явах иргэдэд зориулан төв цэнгэлдэх хүрээлэн болон Монгол Улсын багш их сургуулийн автобусны зогсоолоос нэмэлт автобусны үйлчилгээ гаргана. Дүнжин гаруй худалдааны төв рүү 7 дугаар сарын 11, 12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Наминжуугийн гудамжаар Мишель Экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус нарны гүүрээр очиж иргэдэд үйлчилгээгээр болжээ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж 120 мянган автобусны зогсоолд зогсох 121 автобус үйлчилгээнд явахаар болсон байна. Түүнчлэн Дүнжин гаруй худалдааны төвөөс 10 автобус, Мишель Экспо төвөөс 8, дунд голоос 3 том аврын автобус төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 5-аас 10 минут тутамд нийт 21 автобус наадамчин олон дүн төлбөрөөгөө үйлчилнэ. Дүнжин гаруй Мишель Экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулад үн төлбөрөөгөө автобусанд сууж төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой болж байгаа юм байна. Ер нь өнгөрсөн жилийн шаттл бусыг 2хан чиглэлд явуулж ирсэн. Энэ нь бол иргэдийн маш их талархал хүлээсэн ийм үйлчлэгээ зохион байгуулсан. Энэ жил бол бид нар шаттл бусыг 4 чиглэлд гаргаж байгаа. Энэ автобусныхаа тоог өнгөрсөн жилтэй харьцуулахад бид 16 автобусаар нэмэгдүүлсэн. Шаттл бус буюу энэ богино чиглэлийн автобусыг бид нэр явах маршрут, хоорондын хүлээлтийн хугацааг аль болохоор ойртуулж гисэн байна. Харин хүйтлээ худаг руу 7 дугаар сарын 11, 12-нд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Махатма Гандийн гудамж дахь зогсоолоос 7 дугаар сарын 13-нд Монгол Улсын багш их сургуулийн зогсоолоос том аврын 20 автобус 11, 12, 13-ны өдрүүдэд 3-4-р хороол 7 буудал 5 шар офицеруудын ордон гэсэн 5 чиглэлээр тус бүр нийт 20 автобус наадамчин олондоо үйлчлэхээр болсон. 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Дүнжин гаруй худалдааны төв дунд голын зогсоолоос Рал бус хүйт олон худаг руу иргэдэд үйлчлэх тул давааны өртөөний төмөр замын буудлаас морь барины газар хүртэл том аврын 5 автобус наадамчин олонд үн төлбөрөөгөө үйлчлэх бол инх тайвны гүүрний урд нарны хотхны баруун зүүн талаас Монголын үндэсний худалдаа аль үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос такси үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуултыг нийслэлийн тээврийн газраас инхүү хийж байна. Нийтийн тээвэр 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу харин 7 дугаар сарын 13-нд хот доторх ердийн амралтын өдрийн хуваараар ажиллахаар болжээ.